цаана өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Энэ бичлэгийг үзэхийнхээ өмнө танд хэрэгтэй нэг мэдээлэл хаваалцъя. SKMH-ийн ус зэвэршүүлэгч агаар зэвэршүүлчийг танилцуулъя. Сарын төлбөр 17,950 оноос эхэлж байгаа. Цэнхэр үнэтэй хүмүүр авах боломжтой бөгөөд холболт үнэгүй болсон. Хэрвээ та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авах бол T10 5801 5087 дугаар руу холбогдоорой. Мөн SKMH-ийг Солонгос дахь Монгол хэрэглэгчид Facebook пэйжээр холбогдоорой. За ингээд одоо гол бичлэгээ үцгэе. 2011 оны 1 сарын 2-ны өдөр бүх хятад улс шинэ оны баярын урамсгалтай байлаа. Тэр өдөр Хэбэ мужийн Шинэлээ хотын цагдаагийн утас гинэт дуурсан. Утасны цаана нэг эрэгтэй бага зэрэг сандарсан тайван бус хоолоогоор ирж байв. Тэр хэлэхдээ өнөөдөр өглөө 11 цагийн үед би өөрийн төрсөн нутаг болох Динжао удаас Шинэлээ рүү ирж эхнэртэйгээ уулзахаар явсан юм. Эхнэр маань Дорнод урлагийн академийн багшийн дотор байранд амьдардаг. Гэтэл өрөөнд нь ороход эхнэр маань газар унсан байдалтай бүх бие нь цуснд будагдсан байсан. Нас бараад удсан бололтой гэжээ. Цагдаа нар нэн даруй газарт очиж үслэг шалгалт хийсэн. Гэмт хэргийг мэдгдсэн тэр эрэгтэй өөрийгөө талигаачийн нөхөр Зоо Чихоо өгөж танилцуулав. Цагдаа нар байрыг шалгах явцдаа Чихоо хамтарч ажиллахад бэлэн байгаа мэт байгааг анзаарчээ. Тэр цагдаа нарын тавьсан асуулт болгоныг тодорхой зэгцтэй хариулж нүүрний уриланч тайван. Эхнэрээ нас барсныг харж чад байхад тэр хүн юу ч болоогүй юм шиг тайван байсан тул цагдаа нар ийм үед хүн ингэж тайван байж чаддаг юм байх таа гэж ихэд гайхсан. Тэр бүр өөрөө идэвхтэй хөдлөж эхнэрийнхээ аав ээж рүү залгаж муу мэдээг дуулгачээ. Эхний шатны үзэлгээр талигаачийн мэдээлэл тодорхой боллоо. Түүний нэрийг Шүү Жиншэн гэдэг 29 настай Дорнод урлагийн академид багшилж байсан. Ажлын онцлогоо шалтгаалan тэр сургууль дээрх багш нарын байрны дотор байранд амьдардаг байжээ. Хэрэг гарах үед Шүү Жиншэн 8 сартаа жирэмсэн байсан. Шүү хэмнэлийн үзлэгийн дүнд түүний биед нийт 27 удахны шарах байсан гэж дүгнжээ. Биед нь гарсан өөрчлөлт задлан шинжилгээний үзүүлэлтийг харж үзээд талигаачийг дор хаяж 10 цагаас илүү хугацааны өмнө хөнөөсөн байна гэж үзв. Өөрөөр хэлбэл Шүү Жиншэн 1-р сарын 2-нд нөхөр нь цадаа дуудсан тэр өдөр биш түүний өмнөх өдөр болох 1 сарын 1-нд алуулсан гэсэн. Юу басныг илүү ойлгохын тулд цагдаа нар эхлээд талигаачийн ээжээс мэдүүлэг авчээ. Ээжийнх нь хэлснээр охин нь жирэмсэн байсан учраас сүүлийн саруудад ачаал ихтэй байсан. Ингээд охиндоо дэм болох гэж аавга их чиг нохин буюу Жиншэний үеэл ирээд хамт амьдарч тусалдаг болжээ. 1 сарын 1-ний өдөр ээж нохиноо ирэхээр урлагийн академид очижээ. Өдөр 2 цагийн өмнө Жиншэн нөхөрлөөгаа залгаж өнөөдөр орой ирж надтай хамт байгаар босно гэж хуваар цагийг нь дахин лавлсан байна. Нөхөр нь тэр үед тийм ээ би орой Шинэлээ рүү очиж чамтай хамт байна гэж баталгаатай хэлжээ. Энийг сонсоод ээж нь охиныг маань нөхөр нь харж хамт байх юм байна гэж тайвширч өөрөө үеэл охинтой хамт оройдоо буцаад явсан. 1 сарын 1-ний өдөр орой 5 цаг 39 минутад Жиншэн өмнөхтэйгээ адилхан өдөр тутмынхаа ажилдаа л хийж байсан байна. Тэр сургууль дээрх Коко ажлын групп чатаар орж шинээр ирсэн багш байна уу гэж зурвас үлдээжээ. Тэр хүнтэй ажлын асуудал баримт бичгийг хүлээлгэн өгөх, өөрийн ажлыг хэн шилжүүлэх талаар ярилцахыг хүссэн бололтой. Яагаад гэвэл түүний жирэмсний амлалт 1 сарын 10-наас эхлэх ёстой байсан бөгөөд ямар ч байсан тэрний өмнө бүх ажлаа цэцгэлж өгөх шаардлагатай байжээ. Гэтэл үүнээс яг 1 цагийн дараа орой 7 цагийн үед Жиншэний ээж охин руугаа уцтахад утас нь унтраатай байлаа. Дахин залгасан ч утас нь унтарсан байсан. Тэр үед үрдэлшил зохирсноор орой нөхөр Чихуан Шинэлээд ирж эхнэртэй хамт байхаар ярьсан байжээ. Яг үүнээс болоод Жиншэний ээж үеэл хоёр нь охин маань ганцаараа үлдэхгүй нөхөр нь орой ирнэ гэж бодоод тайваарсан. Гэтэл цагдаа нар Чихуагаас асуухад тэр өөр хувилбар ярьжээ. Чихуагийн хэлснээр 1 сарын 1-ний өдөр тэр Шинэлээ рүү очиагүй. Орой 9 цагийн үед өөрийнхөө төрсөн нутаг Динжао хотод гэртээ байсан. Тэндээ оноод маргааш өглөө 11 цаг Шинэлээд ирж эхнэрээ нас барсан байгааг олсон гэж мэдүүлсэн. Түүний мэдүүлэг үнэн эсхийг шалгахын тулд цагдаа нар Дорнод урлагийн академийн багш нарын байрны коридор орц гарсны бүх камераар хийсэн бичлэгийг нарившин шалгахаар болжээ. Үнэхээр 1-р сарын 1-ний орой Чихуа багш нарын дотор байр руу орж ирсэн бичлэг байгаагүй. Харин тэр зөвхөн 1-р сарын 2-ны өглөө камерын бичлэгэнд гарч ирсэн. Ямар ч байсан гаднаас харахад тэр хэлсэн зүйлээ баталж байгаа юм шиг. Гэхдээ 1-р сарын 2-ны бичлэгийг шалгахад маш ижигтэй деталь илэрчээ. Бичлэгдэр Чихуа коридороор алхасаар
эхнэрийнхээ өрөө рүү ойртож байна. Харин гэрдөө 9 секундын дараа л гинэт гүйж гарч ирээд хүмүүс цагдаа дуудаж орилдог. Тэгэхээр тэр 9 секундын дотор өрөөнд ороод эхнэрээ унсан байгааг олж харж амьсгалж байгаа эсгийг шалгаж аль хэдийн нас барсныг ойлгоод дараа нь гарч ирж тусламж гуйсан байх боломж үнэхээр байна уу? Хүн хайртай хүнээ ийм байдалтай хараад шууд гадагшаа гүйж эхлээд түргэн дуудахаас өмнө ихэвчлэн очиод дуудаж үздэг, сэгсэрч үздэг, амьсгал зүрхийг нь шалгах гэж оролдог шүү дээ. Харин Чихуагийн энэ хит хурдан үйлдэл нь тэр хүн аль хэдийн юу болохыг мэдэж байсан мэт урьдчилан бэлдсэн хариу үйлдэл шиг харагдсан. Энэ бүхэн цагдаа нарт маш их сэжиг төрүүлв. Камеруудыг шалгахаас гадна цагдаа нар талигаачийн хувийн мэдээллийг судалж эхэлжээ. Гэвч мөрдлөгийн явцад жиншэн энгийн ихэвчлэн ажил гэр бүл хоёрынхоо хооронд амьдардаг ажлынхаа хамт олон найз нөхдөдтэйгөө найрсаг эмэгтэй байсан нь тодорхой болжээ. Тэр ямар нэгэн ноцтой маргаан өш хонзон үүсгүүд зөрчилд орж байгаагүй. Нууц амрах гадуур хүнтэй болдог гэх зүйлч байгаагүй. Өөрөөр хэлбэл жиншэнийг алын гэсэн тийм дайсан гэж байхгүй бай. Тэгвэл түүнийг ингэж зэрлэгээр хэн алсан бэ? Бүх болцшгүй хувилбар шүүгдсэний эцэст цагдаа нар үлдсэн ганц сэжигтэн нөхөр Чихуа байлаа. Ингээд 1-р сарын 3-ны өдөр цагдаа нар Чихуаг цагдаагийн элцэд дуудаж илүү дэлгэрэнгүй байцаал явуулахар болов. Бүх баримтаар цагдаа нар Чихуа ямар нэгэн зүйл нууж байна гэдэгт итгэлтэй байлаа. Хачирхалтай хүмүүс Чихуаг гин бурууга нуухын тулд эмнэлгийн бичиг, хуулийн ялтын байгууллагад янз бүрийн шалтгаан хэлж залилж чадах хүн байх гэж бодож байсан. Гэтэл тэр хүн тийм байгаагүй. Жаахан шахаж асуултуудыг нь жаахан илүү гүнзгий асуухаар л Чихуа сэтгэлээр унаж удаан хугацаанд нууж явсан аимшигтай нузаа бүгдийг нь ярьжээ. Тэр өөрөө эхнэрээ мөн төрөх төгсөн хүүхдээ хэрхэн хөнөөсөн бүх үйлдэлийг хүлээн зөвшөөрсөн байна. Түүний мэдүүлгээр бол 1-р сарын 1-ний орой 7 цагийн үед өөрийнхөө урьдчилан боловсруулсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр багш нарын дотор байранд хэнд ч танигдахгүйгээр нууцаа нэвтэрхийг оролцсон. Тэр эмэгтэй гүрдэг өндөр өсгөтэй гутлаа өмсөд эмэгтэй хүн шиг хувцаслан багш нарын байр руу оржээ. Тэр эмэгтэй хүн болж үжиглсэн болохоор хүмүүс түүнийг хараад огт сэжиглээгүй тоохгүй өнгөрсөн байна. Гэхдээ байрлал орсны дараа тэр хэсэг хугацаанд эргэлзэж хийх гэж байгаа зүйлээ хийх үү болох уу гэж дотроо тэмцэлсэн гэжээ. Гэвч эцэст нь түүний харанхуй тал ялж хийхээр шийдсэн байна. Чихуа эхнэрийнхээ өрөөнд ормогц өмсөн гүрдгээ тайлж орон дээр шидчихээд эхнэртэйгээ маргалж эхэлжээ. Хэрүүл хурцтаж жиншэн ууруулсандаа ширээн дээр байсан жимсний утгыг авч нөхөрлөгөө шийдсэн байна. Магадгүй тэр зүгээр л уураа гаргаж айлах гэсэн байж болох ч энэ л утга эцсийн эцэст түүний амийг авч явсан. Чихуа утгыг газараас авч орон дээр байгаа гүрдгнээсээ урьдчилан бэлдсэн бэлигээ гаргаж ирэн өмссөн байна. Энэ жижигхэн деталь нь энэ бүхнийг урьдчилан төлөвлөсөн огтхон ч гинтийн сэтгэл хөдлөлөөр хийсэн аллага биш гэдгийг тодорхой харуулж байгаа. Бэлигээ өмсөд эхнэрлүүгээ дайрч нэг гараараа эхнэрийнхээ хамрыг таглан амьсгаа авч чадахгүй болсондаарч дараа нь хутгаар олон удаа зүрх цээж бие рүү нутгуулсан байна. Жиншэн ямар ч байдлаар тусламж гуйж хашгирч амжаагүй. Эхнэр нь амьсгал хураасны дараач Чихуа шууд цухтаагаагүй. Тэр хэсэг байж байгаад өрөөнд доторх зүйлсийг хөдөлгөж, эргүүлж, булгаа орж, дээрэмжид алдсан юм шиг дүр зураг гаргахыг оролдсон байна. Тавилах шүүгийг онгицсан юм шиг болгож, зарим зүйлсийг худалж, хуучин идэл, жижиг чимхлүүр зүйлсийг газар хаяж, өлгөөтэй байсан цүнхнүүдийг газар унгааж, хулгайж орсон мэт харагдахаар цохиомол дүр үлдээжээ. Ингээд бүх юм дуусан гэж бодоод эмэгтэй хувцас дахин өмсөд өөрийн дүрдээ орж эмэгтэй багш нарын байрнаас гарч гудамжнаас такси бариад Динжао хот руу эргэн явсан байна. Түүний хэлснээр би гэртээ 9 цагийн орчимд харсан гэжээ. Энэ нь эхний мэдүүлэгтэй яг таарч байгаа. Байцаалтын үеэр Чихуа нэг үг цагдаа нарыг үнэхээр чичруулсан. Тэр хэлэхдээ эхнэрээ алах тухай бодол гинэт нэг шөнө гарч ирсэн зүйл биш. Би энэ санааг маш удаан олон жил зүрхэндээ тээж явсан. Зүгээр л боломж гарч ирэхийг хүлээж байсан гэжээ. Үүнийг сонсоод мөрдөгчд яагаад өндөр боловсралтай ирээдүйтэй залуу ийм амьжигтай хэрэг үйлдчих вэ? Яаж бие биенээ хайрлаж явсан хүмүүс эцэст нь хүний амь хөнөөх хэмжээнд хүрдэг юм бол гэж асууж эхэлжээ. Энэ бүхнийг ойлгохын тулд түүний өнгөрсөн амьдралыг ухаж харах шаардлагатай болсон. Зоу Чихуа 1980-аар онд орсон эхнэр Шүү Жиншэн тэгэж хэцүү. Хоёулаа хөдөөний нэн ядуу айлс гаралтай өөрсдийн сурлага хичээл зүтгэлээр л амьдралаа өөрчилж чадсан хүмүүс. Чихуагийн нутаг Хэбэ мужийн Динжао хотод түүний гэр бүл тун ядуу хэцүү амьдралтай байжээ. Эцэгийнх нь байнга өвчтөй, эрүүл мэнд муу, хүнд хүчээр ажил хийх боломжгүй.
Дээр нь оюуны амсгалтай, өөрөө биеэ дэж амьдрах чадваргүй ахтай, түүнд байнгын асаргаа хэрэгтэй. Ийм амьдралын нөхцөл Чихуагийн гэр бүл үргэлж ямар дутагдана, их дарамттай, арайхийн амжиргаагаа залгуулж явдаг байжээ. Гэхдээ адуу хэцүү байсан ч тэдний гэр бүл хоорондоо маш их халамжтай, нэг нэгний чин сэтгэлээсээ харилдаг байсан. Чихуа багаасаа ээж аваагаа өөрийг нь өсгөхийн төлөөх зүтгэлийг харж өссөн тул хариуцлага хүлээж би л энэ айлыг аваад явна гэж өөртөө амлаж өссөн. Ахтааш тэр маш их инрэл хайртай ханддаг байжээ. Иймээс өндөр түвшний боловсрол эзэмшиж амьдралаа дэвшүүлэхийн хэрээр гэр бүлтэй зориулсан түүний хариуц гадна хариуцлага гэдэг мэдрэмж улам хүчтэй болсон. Нөгөө талд нь ихнэр жиншэнж адилхан тэрч бас ядуу айлын хүүхэд түүний гэр Хэбэ мужийн лаван чанд дүүрэгт нөхрийнх нь нутагтай ойролцоо. Жиншэн багаасаа ямарч байсан сурхал ястай гэж боддог байжээ. Өөрийнх нь төсөөллөөр бол ядуурлаас гарах ганц зам бол боловсрол гэж ойлгож байсан. Ингээд олон жил шүндэл болтол хичээл хийж өндөр оноо авахын төлөө тэмцэжээ. Хөдөлмөрн талаар бололгүй тэр Хэбэ хөдөө аж ахуйн их сургуульд орч чадсан. Ийм л үедээ Жиншэн ирээдүйн нөхөр Чихуатай танилцжээ. Тэр үед Чихуа дээд курсийнх нь оюутан байсан. Ингээд тэд танилцаж хоёулаа ядуу айлц гаралтай, адилхан зовлон үзсэн, адил мөрөөдөлтэй гэдгийг мэдээд хоорондоо илүү их татамсаж эхэлсэн гэдэг. Тэр үед тэд хоорондоо хоёулаа магистрт орж дараа нь судалгаагаа үргэлжлүүлж хамтдаа сурж хамтдаа өснө гэж амлалт өгсөн байдаг. Их сургуулаа төгсөөд хоёулаа амлалтандаа хүрч магистрийн шалгалтанд тэнцэн сурч эхэлжээ. Магистрт сурах он жилүүдэд тэдний харилцаа зүгээр нэг хайр дурлал байхаас илүү хамтарсан эрдэм шинжилгээний түншлэл болжээ. Хоёулаа нэг дор судалгаа хийж хамтран эрдэм шинжилгээний ажил бичиж хэвлүүлж байсан. 2007 он Чихуа магистрийн дипломоо хамгаалж дуусахдаа төгсгөлийн талархал хэсэгтээ түүний нэрийг онцлон бичсэн байдаг. Миний судалгааны ихэнх лабораторийн шинжилгээ туршилтын ажлуудад Жиншэн өөрийн гараар оролцож асар их хөдөлмөр хөлсөө шингээсэн. Үгүй байсан бол миний төгсгөл ийм хэлбэр байгаагүй гэж бичжээ. Эндээс түүний их нэртэй хандсан жинхэнэ талархал хүндлэлийг харж болно. Тэр жилдээ тэд албан ёсоор гэрлэж эхнэр нөхөр болсон. Дараа жил нь 2008 онд Жиншэн магистрийн дипломоо хамгаалахдаач талархлын хэсэгтээ нөхрийнхөө нэрийг дурдсан байдаг. Тэдний төгсгөлийн диплом дээрх энэ үгсийг харахад тэр цагт хоёулаа бие биенийхээ төлөө үнэхээр чин сэтгэлээсээ хичээж үнэхээр их хайрлаж байсныг харж болно. Гэхдээ Жиншэн магистр хамгаалж дууссаны дараа тэдний амьдрал шинэ чиглэлд орж эхэлжээ. Чихуа сургуулаа сайн төгсөөд Хэбэ хөдөө аж ахуйн их сургууль багшаар үлдсэн. Нэг талаараа лекц уншиж, нөгөө талаараа докторийн зэрэг хамгаалахаар цаашаа сурч байсан юм. Харин эхнэр Жиншэн Шинлээ хотод байрлах дорнод урлагийн академид багшийн ажилд оржээ. Хоёулаа өөр хотод хоорондоо нэлээд зайтай газар амьдардаг учраас гэрснийхаа дараач удаан хугацаанд тус тустай амьдрах болсон. Жиншэний аав ээж энэ гэрлэлд анханасаа тэр бүр сэтгэл хангалуун байгаагүй. Чихуа гаднаас нь харахад өндөр нуруутай, царайлаг, онц содон төрөхгүй намхан талтай залуу. Гэхдээ тэдний хамгийн их санааг зовоосон нь түүний гэр бүлийн байдал байлаа. Чихуагийн том ах оюуны амсгалтай, өөрөө бие даан амьдрах чадваргүй, байнгын асаргаа шаарддаг хүн. Энэ нь охиноо Чихуа дөвгөн гэдэг нь зүгээр л нэг нөхөрт гарах биш. Насан туршдаа асаргаа хэрэгтэй хадам ахын хариуцлагыг үүрнэ гэсэн үг. Ээж аавын хувьд энэ ачааг охиндоо үүрүүлэхийг хүсэхгүй байсан нь ойлгомжтой. Гэхдээ тэд охиноосоо асуужээ. Жиншэн бид олон жил үерхсэн. Маш олон зүйл хамтуулсан. Олон жилийн дурсамжийг бодоход одоо шууд орхиод салж явна гэхэд үнэхээр чадхааргүй байна гэж хэлсэн байна. Энэ үгийг сонсоод ээж аав нь охиныхоо сонголтыг хүндэтгэжээ. Хэрэг гарах үеийнхэн санхүүгийн байдлыг харахад гэр бүлээ голчлон авч явдаг нь Жиншэн байсан. Тэр дорнод урлагийн академид бүтэн цагаар багшилж сард ойролцоогоор 3,000 юан авдаг байв. Харин Чихуа докторийн судалгаанд төвлөрч хажуугаар нь багшаа хийж ойролцоогоор 1,000 юан л авдаг байжээ. Орлого нь тэр үед бага байж болох ч энэ бол зөвхөн төр зүрийн үе шат байлаа. Чихуагийн судалгааны ажлыг их сургуулийн багш нар өндрөөр үнэлж шаргуу, уйггүй өөрийгөө байнга сайжруулдаг гэж магтдаг байжээ. Түүнийг ирээдүйн залуу эрдэмтэн гэж харж байв. Жиншэн ч мөн адил ажилдаа өмнөж хичээл зүтгэлтэй байсан учраас дорнод урлагийн академи түүнийг шилдэг багшаар удаа дараа шалгаруулж байсан. Өөрөөр хэлбэл энэ хоёр ирээдүйн сайтай амьдрал нь ахиж яваа залуу гэр бүл байжээ. Жиншэний ээж аавын яриагаар бол охин нь жирэмсэн болсон хойш
Чихуа эхнэртэй маш их анхаарал тавьдаг болсон. Өдөр бүр хоол хийж өгдөг, орой бүр ус бүлээсгээд эхнэрийнхээ хөлийг угааж өгдөг байжээ. Энэ бүхнийг хараад ээж аав нь ийм хүнд гомдох зүйл алга. Охин нь ямар азтай юм бэ гэж бодож байсан. Чихуа сошиал хуудсандаач эхнэрийнхээ жирэмсний үеийн жингийн өөрчлөлтийг сар бүр тэмдэглэн бичиж, төрөх хүүхдэд зориулж өхөөрдөм зураг, бичвэрүүдийг цуглуулж байжээ. Тэр цаашдаа хүүхэд том болоход чамайг төрөхөөс өмнө аав нь ингэж хүлээдэг байсан шүүгээд үзүүлэх гэж төлөвлөж байжээ. Мөн найзууд хамаатан садангаасаа төрөх гэж буй хүүхдэд өгөх нэр асууж нэрийг санал авч байв. Түүнийг харахад жигэн утгаараа сайн нөхөр эхнэрээ аламжилдаг. Удахгүй төрөх хүүхдээ тэсэн ядан хүлээж буй аа байсан гэхэд болно. Тэгвэл тэр яагаад ийм амьсгалтай зүйл хийв? Цагдаа нар шахал тавьсаар Чихуа гэр бүлийнхэн дотоод зөрчлийг илүү дэлгэрэнгүй ярьж эхэлжээ. Түүний хэлснээр тэдний гол зөрчил нь эхнэрийнх нь хүчтэй зам байж. Тэр эхнэртэй хитрхи бардам дарангуй намайг байнга дорд үздэг гэж мэдэрдэг байжээ. Хөршүүд нь ярьснаар Жиншээ нөхрийнхөө гэрт ирэхээрээ гэрийн байдал, бохир заваан байдал, эмх цэгцгүй байдалд нь үргэлж гомдолдог, бараг л хараал хэлэх үйж байсан. Мөн Чихуагийн ээжээс дуудлага ирэхээр завгүй байна дараа ярий гэж хэлээд тасалдаг байжээ. Энэ бүх зүйл Чихуаг гомдоож уулзах болгондоо эхнэртэйгээ энэ талаар хэрэлддэг байсан байна. Чихуагийн хамт ажилладаг хүмүүс тэдний уцаар хэрэлдэж байгааг олон удаа сонссон байдаг. Эхнэр нь түүнд тойруулж хэлдэггүй, хүнд оромжлохоор үг хэл загнадаг. Дараа нь уцаа шууд тасалж дахин ярьдаггүй байсныг тэд санаж байлаа. Чихуа өөрөө ч хэлэхдээ эхнэрийн гэр бүл манайхаас хамаагүй боломжийн амьдралтай. Тэд мөнгө санхүүгийн хувьд тийм ядуу байгаагүй гэжээ. Эхнэрийн орлогоч минийхээс өндөр. Тиймээс би гэр бүлдээ эр хүн тулгуур багна гэдгээ мэдрэхэ болсон. Эр хүний нэр төрийг минь авч хайсан юм шиг санагддаг байсан гэжээ. Эхнэр нь жирэмсэн басны дараа зөрчил нь бүрч улам гүнзгийрсэн. Жирэмсний 1 сартад Чихуагийн аав нас баржээ. Эхнэртэйгээ Динжао руу очиж аавынхаа оршуулгын асалт оролцсон. Хөдөөний хүнд нөхцөл, ачаалал их, гашуудал, гэрийн эцэг байдал Жиншээ дасан зогсож чадахгүй жирэмсэн байсан учраас удаан байж чадаагүй. Нөхөртөө би энд удаан байж чадахгүй буцмаар байна гэж ярьж гашуудлын хугацааг дуустал байлгүй явжээ. Энэ нь Чихуаг маш их шархлуулж эхнэр маань миний аав миний гэр бүлийг хүндэтгэхгүй байна гэж мэдрүүлсэн. Аав нас барснаар Чихуа энэ гэр бүлийнхээ ганц тулгуур баг нь болсон. Түүний мөрөн дээр өвчтэй настай ээж оюуны амсалтай ах удахгүй төрөх өөрийн хүүхэд гих асар их ачаа буужээ. Эдгээр санхүүгийн дарамт сэтгэл зүйн хариуцлага нөгөө талд эрдэм шинжилгээ судалгааны ажил бүгд нийлээд түүнийг чимээг өхөн нухчиж эхэлсэн. Гэхдээ энэ үед нөхөр нь гэрийнхэн төлөө яаж хичээгээд эхнэрийнхээ нүдэнд тэр хангалттай байсангүй. Жиншээ түүнээс гэрээ бичиж өгөхийг шаардж эхэлжээ. Энэ гэрээнд 4 заалт байсан. Жил бүрийн цагаан сараар гэр бүлээрээ заавал эхнэрийнхээ аав ээждэр тэдний гэрт баярлах. Ирээдүйд төрөх бүх хүүхэд эхнэрийн гэрийн овог хэрвээ хизээний өдөр байр үл хөдлөх хөрөнгө авбал өмчлөгчийн нэр дээр зөвхөн эхнэрийнх нь нэрэл бичигдэж Чихуагийн нэр байхгүй байх. Мөн тэр ахтайгаа бүр мөсөн харилцаагаа тасалж ахыхаа төлөө санхүү сэтгэл санааны хариуцлага дахиад хизээж хүлээхгүй байх. Чихуагийн хувьд энэ бол зүгээр нэг цаас биш, төмөр гамж санагджээ. Тэр энэ гэрээ миний бүх эрхийг хурааж надаас эр хүний нэр төр гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг бүр мөсөн булааж байна гэж мэдэрч эцэст нь тэр гэрээг шатааж орхисон. Эхнэр нь жирэмсний амралтаа авах гэж байгааг сонсоод Чихуа хэсэг хугацаанд их найдвар тээж байжээ. Одоо бид хэдэн жил хоёр өөр газар амьдралаа. Эхнэр маань жирэмсний амралтаа авах хугацаанд энд ирээд надтай хамт байвал бид ярилцаж асуудлаа шийдэж болох юм. Хоёулаа уулзаж сэтгэлээ онгойтол ярил өмнөх бүх үйл ойлголцол арилах байж магадгүй гэж. Гэвч энэ найдвар нь удахгүй нурсан. Чихуа эхнэрээсээ жирэмсний амралтынхаа хугацаанд хаана байх вэ гэж асуухад Жиншээ хариуд нь би төрөх хүртлээ аав ээжийн гэрт амарна. Чиний байгаа хотод очиж амьдрахгүй гэж шууд хэлжээ. Чихуа дахин ятгаж өөртөө хамт байхыг гуйсан ч Жиншээ тушаалгч байгаа мэт саналаа өгт өөрчилсөнгүй. Энэ бүхнээс болж Чихуагийн сэтгэл дотор хуримтлагдсан уур хилэн гомдол, дорд үцэгдсэн мэдрэмж эхлээд чимээгүйхэн бөөгнөрсөөр эцэст нь аллах хийх бодол болж хувиржээ. Үнэн дээр 1-р сарын 1-ний шөнө болсон аллах бол түүний эхний орлого биш байсан. Тэр үүнээс 1 хоногийн өмнө эхнэрээ алах гээд бүтлгүүдж байжээ. 2010 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 7 цагийн үед Чихуа нууцаар
шинэлээр утсан байна. Тэр өөр дугаараа цахирлуугаа мессеж бичээд түүнийг дорнод дурлалын актем дээр уулзахыг урьжээ. Магадгүй тэнд л аллах үйлдэл төлөвлөсөн байсан. Гэвч жиншин түүний өрхөнд ороогүй бөгөөд очоогүй байна. Ингээд анхны орлого бүтлгүй болж Чихуа өөрийн хот руу буцаж эхний төлөвлөгөөгөө цуцлсан. Гэхдээ тэр зүгээр алга болоогүй хадаглаад нэг өдөр өнгөрүүлчихэд дахин эргэж ирэхээр шийдсэн. Ингээд 1-р сарын 1-ний орой шинэлээр дахин очиж эмэгтэй хүн болж хувцлан багш нарын байр руу орж энэ удаа төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад цагдаа нар бас нэг чухал баримт илрүүлжээ. Чихуа эхнэрээ алхахаас өмнө 120 мянган юаний зээл авч өөрийн нэрээр байр авчээ. Дараа нь эхнэрийнхээ нэр дээр хуурч даатгал хийлгэсэн байна. Хоёр даатгалын нийт нөхөн төлбөрийн дүн бас л 120 мянган юан. Даатгалын мөнгө авах хүнээр хоёуланд нь Чихуа өөрөө бичигдсэн байсан. Түүнээс гадна 1-р сарын 2-ны өдөр эхнэрээ алсныхаа маргааш өглөө цагдаа дуудсны дараа Чихуа даатгалын компаниуд залгаж даатгалын хэмжил гаргах гэж оролцсон байжээ. Цагдаа нар түүнийг эхнэрээ даатгалын мөнгө авахын тулд алсан юм биш үү гэж асуухад Чихуа үгүй гэж бат хэлсэн. Чихуа бүх хэрэгээ хүлээн зөвшөөрсний дараа мөрдөгчд түүнээс нэг асуулт асуув. Хэрвээ энэ гэрлэлтээ өргөжлүүлэх боломжгүй болсон байсан юм бол заавал алахгүйгээр зүгээр салж болохгүй байсан юм уу гэхэд хэрвээ би салвал багш нар найзуудынхаа өмнө үнэхээр эвгүй байдалд орно. Тэдэнтэй нүүр тулж чадхаа болно гэж хэлжээ. Салалт гэдэг бол миний хувьд бүтлгүүтэл нүүр хийх газаргүй ичгэр гэж хэлв. Тэгэхээр мөрдөгчд түүнээс за тэгвэл эхнэрээ алчсан нөхцөл чи хүмүүсийн нүрийг яаж харна гэж бодсон юм бэ гэж асуухад Чихуа хэсэг дуугүй сууж байгаад амьсгаа авч урт санаа алдаад ядчил би тэдэнтэй дахин нүүр тулж уулзахгүй шүү дээ гэж хариулсан байна. Хэрэг шүүх шатан шилжиж Чихуа шүүхийн өмнө зогсож бүх буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн. Тэр эргэлзэж маргалдаагүй, өөрийгөө өмгөөлөх гэж янз бүрийн шалтгаан хэлээгүй. Шүүх хурлын үеэр нэг сэтгэл хөдлөн мөчөд тэр жиншээний аав ээж рүү хар зогсоод толгоогоо доошлуулад мөргөж уушлал хүсчээ. Гэвч тэр мөчөд юу ч өөрчлөгдөхгүй байсан. Хэрэг олон нийтэд ил болсны дараач Чихуагийн ангийнхан найзууд түүнийг алуурчин болсон гэдэгт итгэж чадахгүй байлаа. Нэг хүн би Чихуагийн анги байсан гэж интернетэд бичжүүлжээ. Тэр бичихтээ бид үнэхээр тийм ойр дотн байсан гэж хэлэхгүйч энэ хүний ямар хүн байсныг тодорхой мэднэ. Тэр маш ядуу айлс гарсан ч үргэлж чаргуу хичээл хийдэг, бусдад туслах лууртай хүн байсан. Бакалавр, магистрийн 7 жилийн хугацаанд тэр нэг ч удаа ааш нь өөрчлөгдөж, хүн чанаргүй хүн болж байгааг би харж байгаагүй. Ийм залуус их сургуульд тун ховор байдаг гэж бичжээ. Чихуагийн төрсөн нутаг Динжавд амьдардаг хөршүүд ч үүнтэй адил ярьсан байдаг. Тэд Чихуа багаасаа дуу муутай зөөлөн дүлгөө хүүхэд байсан. Хизээж хүнтэй хэрэлдэж толгоо өвдгөж байгаагүй гэдэг. Гэхдээ энд нэг үннийг бид мартахасгүй. Олон хүн зөөлөн дуу муутай хүнийг үргэлж эерэг талаас нь хардаг. Гэтэл заримдаа өөрийгөө хизээж илэрхийлдэггүй, уураа хизээж гаргадаг хүний дотор юу болж байгааг хэн ч мэддэггүй. Хүн уурлаж гомцсон үедээ түүнийг ярьж гаргаж чадвал сэтгэл нь багч гисэн онгойч хөнгөрдөг. Харин уур хилэн гомдол доромжлоо дандаа дотроо хадгалж хизээж гаргаж чаддаггүй бол ийм сөрөг мэдрэмжүүд өөрөө алга болдоггүй. Хуримтлагцаар гүнрүүн шигцээр эцтэй нэг өдөр тесрэлтмэд нийлэрдэг. Чихуа олон жилийн турш гомдлоо чимээгүй хүн хуримтлуулсаар уур хилэн сэтгэлээ идэж хүн чанар зөв буруугийн мэдрэмжийг нь гажуудуулж эцэст нь ухаан санааг нь бүхэлдэн залгиж аимшигтай гэмтэргэлөө түлхсэн юм. 2012 оны 6 дугаар сарын 6-нд урт хугацааны шүүх ажиллагааны дараа Хэбэ мужийн дээд ардын шүүх Чихуад эцсийн шийтгэл онов. Эхнэр хэвлэлтэх хүүхдээ санаатаагаар хөнөөсөн. Хүний аим санаатаагаар бүрлэгсэн аллахын эрхийн төлөө түүнийг цаазаар авах ялаар шийтгсэн. Мөн талигашин гэр бүлд оршуулгын зардал зориулж 16,153 юан төлөхийг даалгав. Шүүхийн шийдвэр гарснаар энэ эмгэнэлт хэрэг хуульцын хувьд хаагдсан ч түүний хойно үлдээсэн өвдөлт хизээж алга болохгүй. Гадаас нь харахад бүх зүйл сайхан, зөөлөн, даруухан хүмэд харагдах ч тэр зөөлөн царай, чимээгүй цангийн цаанд гарч чаддгүй уур хилэн гомдол нуугдж байдаг. Хүн ууралдгүй юм шиг харагдаж байна гэд үнэхээр огт ууралдгүй гэсэн үг биш. Харин тэр уур хилэнгээ гаргахыг мэддэггүй, гаргах ирэхгүй мэд санаж дотроо бүхнийг хадгалсаар байгаад эцэст нь хамгийн аюултай, хамгийн сүрэл дагуулах хэлбэрээр нэг мөр дэлбэрдэг байж магадгүй. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусгаж байна. Та бүхэн дараагийн бичлэгийг үзхийг хүсвэл
лайк, саба заавал дараад өгөөрэй.